1-2. За сайн байна уу. За 1 гэж чеклээ. 1-2. За сайн уу. Сайн чи сайн уу? За би сайн байна. За бүр дагуулаад мангар хоол хүрээд ирлээ. Манай бози энтертайнмент гэж бас чанга авч бид бас яаж чагаа дандаа өглөө үүрээр зураг авалтна гараад шөөлт явдаг хэлхөө. Өмнөх дугаар дээр хоёлаа нэг ярьжсэн шүү дээ. Дараагийн дугаар дээр дэлхийд баг 1 гэж хэлж болохоор машин танилцуулна гэсэн. За энэ 4 машины Porsche нь биш болчлоо. Аль нь болж таарав? За энэ миний адил 4 машин байна те. Тэгэхэд автаартай хамт болно яг гар бие хийж оролцож хийсэн, угсарсан, тоноглосон ийм шиг байна. Өнгөрсөн жилийн манай тоногдож исэн Ford Raptor автомашин, за тэгээ Jeep Gladiator энэ бас манай үйлчлэгч юм машин байна. За хажууд талд манай өнгө дугаарын гарсан Porsche байна те, Cayenne. G-Classic яг ингэж буюу одоо бидний хэлдгээр шинэ загварын буюу 463A гэдэг англи загварын G-Classic яг ингэж full off-road бодож тоногдсон G-Classic бид нар олж хараагүй л те. Тэгээ энэ талаар багийнхантайгаа ярилцаад ерөнхийдөө бол баг 2 жилийн өмнөөс боддог байсан. G-Classic ингэж гоё амжилах юмсан ингээд. Тэгээд энэ санаагаа ингээ багийнхантайгаа ярилцж байгаа бид бас боломж авч ирсэн. Юу гэхээр манай дээр бас манай customer манай дээр хурж ирээд би ингээд G-Classic 4/4 шиг юм өндөр болгож болох уу гэдэг ийм асуулт ирсэн л дээ. Тэгээ бидний болохоор юу гэхээр автомашин тоноглол гэдэг нь өөрөө маш их цаг хугацаа гардаг тийм ажил. Тэгээ бид нар болохоор окей машин ч бол өндөр болгох асуудал алга амархан. Харин хэдүүлэр нийлээд илүү гоё G-Classic хийя тийм оффроуд G-Classic хий гэдэг саналыг нөгөө талаа тавиад хоёр талаас зөвшөлтсөөр бид нар үндсэндээ 3 сараас эхэлсэн ажил. Сар гарангийн хугацаанд машиныхаа концепцийг гаргаад тоноглуудаа захиад тэгээ сүүлийн 2 сар хугацаанд нь яг энийг хийж эхэлсэн. Машины маань онцлог бол мэдээж G-Class-аар би байсан болохоор бидний хувьд аягүй дуртай. Яг тэр автаартай өөрөө сүүлийн 5 жилийн хугацаанд G-Class-ын тоноглуудыг бол маш эрчимтэйгээр хийдгийг бол манайхан бол мэддэг болчихсон байгаа л да. Тэгээд гисэн үдээс нэг ч оффроуд загвар хийгээгүй байхгүй. Тэгээд Instagram, Facebook-ээс гэсэн ингээ хайж яхад ерөөсөө байдаггүй те. Яг шинэ загварын G-Classic оффроуд болгосон шийдлүүд ерөөсөө байдаггүйсэн болохоор бидний хувьд аягүй гоё санагдсан. Тэгээд энэ машинаа хий гэдэг байдлаар шийдээд ерөнхийдөө хийгээд дуусчихлаа. Тэгэхээр анхдагч болж байна уу те? За ер нь бол яг хуу тийм гэж хэлж болно. Яа тэгэхээр бас яг заавал өдрөө хараагүй гэхээр анхдагч хэлэх юм сайшаа юм те. Гэтэ ямар ч байсан яг манай шиг тоноглолтой. Шинэ загварын оффроуд тоноглолтой G-Class л одоогоор Facebook, Instagram, social медиа бол харагдахгүй байгаа. G-Class ч өөрөө
Ерөнхийдөө хатуу дуу шүү дээ. Оффроуд зам дээр. За энэ машины үед тэр хатуу байдлыг яаж арилгасан бай тэр хатуу явдлын хатууг. Тийм. За нэгдүгээрт машина бид нар энгийн G классаас нэг 12 см илүү өндөр болцсон байгаа. Тэгэхдээ бид нар G классууд ихэвчлэн 20 инч явбодтой байдаг. Бид нар өөрчилж 18 инч явбодыг тавьж өгсөн байгаа. Дугуун дээр бид нар 35 инчийн дугуй буюу 4.4-тэй адилхан хэмжээний дугуйг тавьж өгсөн байгаа. Тэгсэдэж 4.4 бол 22 инч явбодтой байдаг. Энэхүү машин маань бол 18 инч явбодтой юм байгаа. Дээр нь дахиад бид нар илүү өндөр бүрш тавихтаа илүү явалттай зөөлөн бүрш тавьсан. Тэгснээр гарсан үр дүн бол машин бол Барта замд бол энгийн G классаас хамаагүй илүү зөөлөх явдалтай. Тулгч сайтай тийм болж байгаа. Одоо доотлын эд ангиудыг сольсон ба шүү дээ тийм. Тэр нь одоо бүх өөртөө ирдэг стокуудын бүгдийг болоод дандаа шинээр хийсэн гэсэн үг. За мэдээж зарим сэлбгүүдийг шинээр сольж байгаа. Зарим дээр бол бид нар ч кастом ажлуудыг хийж байгаа. Тэжээж автомашин маань яг юм өндөр болж байгаа. За тэгээд бас энэ удаад бол хийсэн торнолуудаа бас ярьж өгье те. Юу тавьчих өгöd. За машин бол мэдээж нэг энгийн G класс 12 см илүү өндөр болчихсон байгаа. Тэг үүнийг дагалдсан явгад анги бол бүршнүүдийн амортизатор бүршийн кастом ажлууд болоо шинээр сэлбэг захиалгын ажлуудыг хийчихсэн байна. За урдлаас эхэллээ машиныхаа. Урдтаа бид нар чинь за нэгдүгээр нөө G класс гэдэг машин чинь Барта зам руу ороход бас тохиомжгүй байгаа гэдэг яг үнэ хэлэхэд. Яадаг вэ гэхээр гинтийн саад бишэл эрэг жаалга чулууч юм гараад гэх юм бол хуунцар гүбрийн ард нь шууд радиатор байдаг байхгүй ямар ч хамгаалтгүй. Тэгэхээр юу хэлэхэд нэг гинтийн шууд машин руу ороод нэг машин зогсох тийм эрсдэлтэй. Тийм бол бид нар автомашиныхаа энэ винчний ард талд нь маш нэлээд том хэмжээтэй төмөр юм карказ зангидж хийчихсэн байгаа. Радиатор хамгаалсан. Радиатор хамгаалсан. Урдтаа бид нар Warny одоо 12 тонны жинтэй Evo гэдэг загварын нано олстой винчийг тавиад өгсөн байна. За дээдлээ бид нар Bull Bar-ыг нэмэлт тавиад өгсөн байна. Капотон дээр тэр зүйл бол хүмүүс аягүй асуугаад л. Энэ болохоор hijack. Тий яг буу гэж асуугаад лээ тий. Гидро hijack-ыг бид нар тавьж өгсөн байна. За дахиад өөр чинь машина бол илүү за 35 инч обод тавьчаад ард талтаа болохоор бид нар нөгөө 35 инчийн дугуй тавьсан болохоор бас яг адилхан ард талаас бас дугуй тэгж үүрэх хэвээр. Тэгээд 4.4-ийн суурьтай адилхан хийцэлтэйгээр гэхдээ яг кастом буюу 18 инч ободон дээр 35 инчийн дугуй угсарснаар энэ кастом дугууны суурийг ард талтаа хийж өгсөн. Тэгээд энгийн G класс бол хойдлын зөвхөн багажин дээрээс дугуйгаа үрдэг бол энэ дугуй үргэж болохоор багажин дээрээсээ болоод нугсан дээр давхар үрдэг. Ийм давуу талтаас илүү ачаал багасж байгаа. За тэгээд нэгд кастом хойдлоо дугууны суур хийчихсэн байгууллаа. Бид нар бас ARB-гийн 8 тонны татлага ард дотор нэгээд өчгсөн. За мэдээж бас бэлээ эрэхт болохоор бэлээ, Warny бэлээ гэдэг хажуудалд нь American Magic Light-ийн гарч идэнг хийчихсэн байгаа л да. Тэгээд машины хөмсөг бол одоогор жоохон нэмэлт спейсер маяг юм хийсэн ба. Явандаа бид нар бас карбон өмсгөр солихоор шийдчихсэн байгаа. За хажуудалтаа бол мэдээж AMG-ийн андаа ичсэн байна. Тэгээ AMG-ийн андагаа бид нэр энгийн 63-ыг утмаар илүү дээшээ суулттайгаар гэж угсарч өгсөн байна. За дахиад дээдлэлтаа бид нэр тавцан ачаа байгаа. Тавцан ачаагаа бид нэр мэдээж хүмүүс ачаа тавина те. Тавиад урдталтаа бид нэр зориултын карбон энэ юг суурийг урдлаа тавьж өгөөд үндсэн нийт байгаа энэ гэрлүүд болохоор бүгдээрээ KC брендийн гэрлүүдийг бид сонгож хэрэглэж байгаа. За тэгээд Bull Bar-н дээр 2 гэрлэн болохоор автомашин ойрын гэрэлтэй хамт тусч болдог те. Энгийн буюу замын төлөнд оролцоход асаж болдог driving light-ыг тавьж өгсөн бол дээдлийн байгаа 4 гэрэлт маань болохоор үндсэндээ 3 төрлөөр асаж байгаа. Одоо байгаа яг асцсан байгаа шар нь болохоор элстэй уулан мантай үе зориулсан тусгалтай. Хоёр захыг гэрлэн болохоор хажуу хоёр хажуудлаас нөгөө мал амтны гинт хаадардаг те. Тийм байдлаар туслахыг илүү тааруулж, дээр нь ойрын гэрлэн тусгал дээр хүчрэх байдлаар хамт
шийдэж өгсөн байгаа бол голын хоёр байгаа бөөрнгийн гэрэл болохоор холын гэрэлний яг дээдлэлтэн зориг тусгалтай хийчихсэн байгаа. Сүүлийн үед тренд л одоо Starlink-ийг машинаа тавьж гисэн. Тэгээ Starlink-аа манай Bimbadoc гэж нэрлэдэг. Найзлаа аваад тавьсан. Тэгээ Starlink-гээ тавьсан чинь бас нэг юм дээр болохоор машины өнгөнлөө зохихгүй байсан цагаан өнгөтэй. Тэгээ бид нар машиныхаа анх концепцэн гаргахдаа олон өнгө холихгүй буюу ерөөсө цул хар өнгөн дээр зөвхөн оранж контраст өгнө гэж байдлаар шийдсэн байсан л та. Тэгээд Starlink-ийнхаа гаднах үрээгийн бас кастомар будаад хар өнгөөр тавьсан чи аягүй цэвэрхэн болж байлаа. Тэгээд дээр нь дахиад бид нэр ардталт нь бокс тавьсан байгаа харьцаг. Тэгээд энд бол загсны уурга буюу тэгээд загсчлалын байдлаар ингэж хоногдож өгөөд бэлтчихсэн байна. Хоёр ижууд бас канистр тавигээд тэгээд одоо битүү 10 литр жин хийх юм уу те? Тийм гоё түүхтэй. Юу гэхээр канистр тавиад ихэд шийдсэн. Тэгээд яг хэрэглээ талаасаа гэхэлүүд бас үзмж талаасаа гоё байл гэ те. Тэгээс ер нь юунд хэрэглэж болохгүй бодохгүй юу. Яа тэгэхээр Монгол орнч одоо 365 сум чинь бүгдээрээ бензин котонктой болцсон. G-class руу бензиний хувь нэг цацуул багтаа машин. Тийм болохоор бензиний биш арай өөр байдлын хэрэглээний канистр байлаа гэж бодоод бид нар бас тусдаа канистр захиж аваад хором канистр тэгээд дээр нь gin tonic биччихсэн байгаа. Тэгээд 10 литр gin нэгэд 10 литр tonic хийх тийм зориулттай байхгүй. Сорулт нь хавар орох гэсэн. Сорул нь хавар орох. Сорул нэгэ гүз рүү ороод саламт руу ороод ирсэн байна. Тэгээд хөдөө явж байгаа тохиолдолд нөгөө хажууд сууж байгаа хойс сууж байгаа хүмүүс гуурс явж байгаа байхгүй. За тэр маазар гайхаа. Тэгээд машинд болохоор бид нар түрүү нөгөө оффроадын виж тавьсан болохоор дагаад нөгөө сүх хэрэгтэй хүрц хэрэгтэй гэж утсан. Тэгээ яг оранж өнгөтэй сүх хүрц хайгаад үндсэндээ энэ машиныхаа машинаа хааруулах гэж 4 удаа хүрц авсан. Тэгээд хамгийн сүүлд нь Viscars брендийн Porsche бренд, Европын бренд Viscars брендийн сүх болоод хүрцийг хоёр жуудлан зоогоод өгчихсэн байгаа. За тэгээд мэдээж бас шавар цуучих юм бол нөгөө шавраас гаргаж буюу бидний хэлдэг нөгөө Max Trax гэж хэрэгтэй те байх хэрэгтэй. Тэгээд бид нар яг машиныхаа өнгөдөн зориулаад юм хар өнгийн шавар Max Trax хийгээд босчихсан байгаа. За тэгээд энэ бүгдээ хийгээд дуусгах чинь машин маань өөр нэг 170-80 орчим килограмм илүү хүнд болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ жингээ бид нэр их баг болох машиныхаа моторын хүчийг нэмсэн. Тэгээд моторын хүчээ бид нар нэмэхдээ Германы DT Systems буюу дэлхийд яг chip tuning-ээр номер 1 компани. Яг Made in Germany бүтээгдэхүүн хийдэг DT Systems компанийхаа моторын компьютер болоод хаасны компьютер хийж тавиад өгчихсэн. Ингэснээр энэ машин маань энгийн G500-аас илүү огцон хүч авалттай бөгөөд морины хүч нь нийт 420-оос 510 морины хүч болж нэмэгдэж байгаа. Тэгээ шулуун зам дээр бол эко горимтой буюу илүү бага иддэг тийм горим бас байгаа. Тэгээ гар усан дээр бас давхар холбогддог болохоор өдөртөд аягүй хялбар л та. Одоо хот дотор бол шаардлагагүй төр хүчийг хасж штэ. Тийм хүчнээсээ бүр энгийнээс ч бага иддэг болох 1 литр гарan бага иддэг чинь. Яг бол. Тэгэхээр энэ чинь зөвхөн G-class гэлтгүү бусад бас өөр машинууд дээр бүгдээр таарна. Тийм захиалаа авч тийм тухайн машинд зориулаад. Автоартын цаашдаа ер нь бол ямар машин дээр юм тюнинг хийх болцоотой болсон гэсэн үг үү? Тэгэхээр ер нь угаасаа бид нар одоо эргээд бодох юм бол 10 жилийн өмнөөс 10 баг 4 жилийн өмнөөс бид нар яг бас л хамгийн анх л Toyota Chaser одоогийн дрифтийн машинууд те Dragon-ы машинууд дээр Японоос тоногнуудыг авчирж ирээд угсраад явж лээсэн л та. Тэгээд автомашин тоногдлох нь болохоор бидний үед яг үүнийгээ мөнгө олох хэрэгслэх гэхээс л үтэйгээр илүү бидний хоббины ажил гэж бэлж болно. Тэгээд энэ талаар энэ удаагийн орж байгаа машин бол түрүүний миний хэлдэг нөгөө сошиал медиа дээр ингэж тоноглосон оффроуд G500 байхгүйсэн бас хийхэд нэлээд гоё байлаа. Бас аюу хэцүү байлаа. Гэтэ ямар ч хэлсэн манай багийн залуучууд бол бүгдээрээ сүүлийн 2 сар нойр олгүй явж байгаа нэг ардын гараад дуслаа да. Явдлын хувьд хэр болсон бол сая Бартаа замаар нэлээд явж үзлээ шүү дээ. Мэдээж туулах чадвар бол хамаагүй сайжирсан.
Энгийн жигээс 12 см илүү өргөн болчих, өндөр болчлоо тий. 8 см илүү өргөн болчлоо. Урд хойдолтой хамгаалт уцтай болчлоо тийм ээ. Дээр нь дахиад энгийн жиг бол ерөнхийдөө 20 инч ободтой байдаг. Энэ машинууд 18 инч обод дээр илүү том буюу 4/4-тэй адилхан 35 инчийн дугаар тавиад өгсөн болохоор дээр нь дахиад бүршний хувьд илүү явалттай зөөлөн бүрш тавьсан болохоор машины хувьд илүү зөөл явалттай болсон. Гэрэл ерөөс айгу сонирхолтой болдгоо. Гэрлийн тусгалыг харж идэх. Нэг нь шүн болцсон юм чи. За тэгээ бас KC брендийн гэрлээ асуу. Тэгээ. Окей. Тэгээ машин эргүүлчих. За. Асалтынаас сонсч. За гэрлээ шалгах идэх үү. За тэгээ. Одоо гэрэл айгуу сонирхол татаад болдгоо. За одоо энэ өөрхийн гэрлийн нэглээд тасч. За өөрийнх нь ойрын гэрэл нэг ийм хүн босч байгаа байхгүй юу? Аа. Тэгэхээр яг ингээ харах юм бол бас сайн харагдахгүй байгааз. За ойрын гэрэл нь болохоор ингээ харах юм бол яг тийм тод харагдахгүй байгааз тий. Аа. Одоо үед өөрийнх нь холын гэрлээ тавьж үзье тий. Ингээд нэг асж байгаа тий. Гэхдээ нэг сайн харагдахгүй юм тийм үү? За тийм бай. Одоо үед дээд driving light буюу ойрын гэрэлтэй хамт хорч ажилтдаг гэрэл гэдсэн шүү тий. Тэгээ доотлын хоёр. Тэрийг асаж үзье. За. Өөх. За. Хамааг тодорчоод. Одоо дээдлийн гэрэл асаж үзье тий. Тэгэхээр одоо ингээ харах юм бол түрүү нэг харагдахгүй байсан гадаргуун чинь бүгдээрээ харагдаад. Тэр гэрэл чинь илүү хоёр завхруугаа илүү өргөн тусч байгааз. Аа. Тэгэхээр яах зориулттай вэ гэхээр холын замд буюу хөдөө явж явах үед холын гэрэл дээр тавиа явуулснараа ойрын гэрэл нь илүү сайжраад холын гэрлээс ч илүү холын гэрлийн бүр илүү сайн тусгалтай болоо. Дээр нь хоёр хажуудлын гэрэлт нөгөө хажуунаас орж ирдэг гинтэр нөгөө мал те амтан эсвэл юу эрг жалгах ямар нэг саад те илүү ихт харах аюулгүй байдлууднаас KC брендийн гэрлийг бид нэр машин дээр тавьсан байгаа. Ядстай. За ерөөхдөө нэг иймэрхүү энэ удаагийн машин дээр тэгээд ингэсээ дуусах уу? Тэгээ. За баярлаа. За гой машин танилцсан. Баярлалаа. Тэгээд Bozent Time-д залуучуудаас дандаа баярлж явдаг. Дээр нь автартик сонгодог, автартик дэмждэг. Бидний бичлэгүүдийг үздэг, лайк, шеэр хийдэг. Та бүхэндээ маш их баярлалаа шүү. Тэгээд бас энэ удаагийн бичлэгээр бас гой машин бидний үл яг гой машин өөрсдөө бодож байгаа. Янзлсан гэж бодож байна. Тэгээд яа. Нэг лайк, шеэр хийсэн хүмүүс зөвхөн автартик нэрийн гарын бэлэг өгье те. Nice. За баярлалаа. 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 Удахгүй тэгээд эргээд уулзъя да. Тэгээ.